За намайг Мөнхнэс гэдэг зүүн бүсийн Ахмад насны асрамж үйлчлэгийн төвөд менежерээр ажилладаг. Яг ярих юм бол бас сонирн байдаг. Ахмадын асрамжийн газар ажилд ормоор байна гэдэг өөрөө бүр хүсэлтээ өгчөөд энд ажилд орсон байгаа. Мөнхгөл даргын үед л анхаарсан л доо. Тэгээ мөнхгөл дарагт би одоо бүр 10 жил хаан харааны бэрхшээлт иргэдтэй ажиллалаа. Одоо би Ахмадын асрамжийн газарт ажилламаар гэсэн чи чадах юм уу гэдгсэн би чаднаа. Үнэхээр би бас өмнө харааны бэрхшээлт иргэдтэй ажилладаг байсан учраас одоо бас Ахмадуудтай ажиллахад би чадах байх гэж бодож байна гэж бүр хэлж хаад өөрөө саналаар ажилд орж байсан. За намайг Отхон Жаргал гэдгээ. Тэгээд 1991 оны 1 сард анх асрамжийн газар ажилд орж байлаа. Өнөөдөр 32 дахь жилдээ ажиллаж байна. Гүйлдвэрчний эвлэл гэж байдаг байсан баха дээр үе. Тэрэнд байна 90 онд анх асрамжийн газар гэж нээгдээд 91 оны эхээр анх хүмүүсээ авч хэлжсэн байхгүй юу. Тэгээд намайг анх ажилд ороход нэг 4-5 хүн л авсан байсан. Тэгэл тэр цагаас хойш хүмүүсээ аваад тасралтгүй аваад үйлчлүүлээд өнөөдөр хүрсэн. Өглөө ирэл өгцүүлтэйгээ яжланда орж ирэнгүүт энэ чинь сайн уу сайхан амс муу гэдэг хэлт юм да ч юм уу. Тэгээд болгохгүй яаж хөөрөл ингэж хэлэндээ ч. Тэрний одоо яг ажилчдын нэг сайн тал нь ахмадуудтай ажилласан нэг өдөр их сайхан энерги авдаг боловч зарим үедээ бас ахмадуудтай бас их стресстэй үе байдаг. Ахмадын асрамжийн одоо ажил янз янзын характертай хүмүүстэй орж ирдэг тий. Одоо өмнө ямар амьдралтай байсан янз янзын амьдралтай хүн л юм болохоор хүний амьдрал баялаг учраас одоо янз янзын зантай зарим нэг сайхан зантай хүмүүс байдаг гэхэд зарим нэг бас характер нь эвдэрсэн тийм ахмадуудаас орж ирдэг байгаа. Тийм учраас бас миний биеэс гадна асрамжийн асрагч гэдэг бол байнга нэг ахмадуудтай яг тулж ажилладаг учраас бас хүнд хүмүүстэй их ажилладаг. Дээрээс нь хэвтрийн хүмүүстэй ажилладаг. Бид нар одоо тэр хүүхдийн бас ч цэвэрлэхэд ямар байдаг вүлээ. Тэгэхэд одоо асрагч маань бүтэн том хүний те бас ч цэвэрлж гин энэ хүний асарж гин бүхэл одоо тэр бүгдийг цэвэрлж байгаа учраас үнэхээр хүнд нөхцөлд одоо ажилтдаг асрагчуд байдаг. Тэр насаараа ажилласан одоо манай тэгэхээр тоотлол 20 хэдэн жил ажилласан асрагчуд байдаг. Тийм учраас бас их нэг талдаас хүнд ажилтаа манай асрамжийн ажилчдын хувьд бол бас анх тэр 2003 онд Ахмадын нөгөө амралт гэдэг байсан асрамж дээр. Тэгээд тэрэнд анх би үйлчлэгчээр орж нэг 3 сар ажилладаг байлаа. 8 сараас 2003 оноос хаа. Тэгээд бид энэ Ахмадын асрамжтай ч их ойрхон байсан болохоор энэ хамт олонтой сайхан энэ 20-30 жил ажилласан хамт олонтой нэг дор цугаас гоё байсан. Сайхан байна. Ойр дотн тэгээд ажиллаж исэн болохоор тэгээд энэ дотор ажиллахад бол сайхан. Би ч одоо энэ асрамжид энэ Ахмадын төлөө нэг насныхаа амьдралыг бараг зориулсан байна шүү дээ. Одоо эндээ байж байгаа дэтгэвэртэй гарна. Одоо надад энд ажиллахад тим ийм хүн дээр гэж ерөөсөө бодогддоггүй шүү дээ. Тий энэ Ахмадуудын буйнд би өдий зэрэгтэй цалинтай төрийн байгууллагаас цалин аваад тий нийгмийн даатгал төлөө хүүхдүүдээ сургаад гээ авсан чинь надад бол сайхан шүү дээ энэ чинь тий. Хамгийн анх ингээд ажилдаа ирэхэд ингээд ахмадууд маань одоо бүгд ингээд гадаагаа ингээд суудсан нөгөө намар байсан учраас тэгэл ингээд орж сайн байна удаас сайн байна уу гэл ингээд орж ирэл сайхан мэдрэмж төрж ийсэн дан ахмадууд гэдэг юугээрээ таараа тий. Бид хэд ер нь 24 цаг л гарна шүү дээ. Өглөө 9 цагт ирээл маргааш өглөө 9 цагт 24 гарна. Тэгээд одоо яг энэ 22 ахмадуудаа асраад асаргаа үйлчилгээ хийгээд одоо бүхэн тэргээл үйлчлэж 24 цагтаа. Ер нь одоо асрамжийн газарт яг хэлэх юм бол үнэхээр сэтгэлтэй хүмүүс л ажилладаг. Тэгвэл одоо бас зөвхөн цалин хараад ажилладаг гэвэл хэцүүлтэй те. Одоо ийм нөхцөлд ажиллаж байгаа учраас одоо яг надтай зөв хамтарч ажиллаж байгаа хүмүүс маань дандаа насаар ажилласан хүмүүс байдаг учраас бүр гарт нь ажил нь орчихсон тий. Тэр ахмадууд яаж загинж байсан тэрийг үл угаасаа тэгэл ийм л байдаг гэсэн үүднээс хүлээгээд авдаг учраас айхтар хүн санагддаггүй юм шиг байгаа харахад хайжнасан. Настан эмзэг бүлгийн хүмүүсүүд чинь баг зэргийн бас баярлан баг зэргийн уурлан гомдон тэмхэн яг хөгж болчтой шнэ бас. Тэгээд биднэртээ мод сайдаар өдөө төлөөдөө. Өнөөдөр ингээд инээгээд байжсэн хүн маргааш ороод ирэхэд бол ингээд би нүвтчихсэн ч юм уу те. Тэгээд байж ах бүр ингээд босцтгаа болцсон ч юм уу байж ах тийм юу байт юм аа. Тэр үед нь л үнэхээр нэрэ хэцүү үйдгээ.
Ялангуяа манай асрагч нар хүнтэй шүү дээ. Аюу хүнтэй шүү дээ бид нар чинь. Тэгээ яг нөгөө залуугаасаа ажиллаад одоо дадлагчсан юм уу? Эднэр маань бас одоо ягаад одоо шинээр яхад бол хэцүү харж хахад бол ер нь хэцүү шүү дээ бид нар. Тэгээд энэ манайх ч ингээд аймгаас хэдэн километр төгөөс хол байгаа зү. Тэгээд тэрэндээ шүүн ятгатаа л ингээл ганцаараа онно энэ байшин дотор ганцаараа онно хүний бие муудна тэ шүүн ганцаараа ингээ 20 хэд хүний дунд ганцхан эмэгтэй хүний бие тэр байтугай хүн насаарах хүртэл гарна шүү дээ. Тэгэхээр одоо харж л байхад манай асрагчны ажил аюу хүнд шүү дээ эднэрх ч тий. Өмнө намайг анх ажилд ороход бол хуучин байранд байдаг байсан 2 эмнэлгийн голд нөгөө голомт банкны хажууд байдаг байсан. Тэгэхэд тэр үед бол үнэхээр ашиглалтнаас гараад удаж байгаа байшинд байдаг байсан учраас үнэхээр хүнд хэцүү байдаг байсан. Тэгээ гифтрийн ахмадууд аюу олон байдаг байсан. Одоо харин шинэ одоо байранд орсноороо ахмадуудын маань агаар нь сайхан болж дээрээс нь бас хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн үднэс гифтрийн ахмадууд их цөөрсөн. Ягаад гэвэл одоо бүгд нэг зааландаа гарч ирж хоолоо иддэг тэ мөн гадаагаар салхирл агаар амьсгалсан гэсэн үүднээсээ ч тэр юм уу ахмадуудын маань бас би их сайжирч гифтрийн ахмадууд бас арай цөөрсөн. Тэр баримтаа асрамжийн газар байдаг баг чинь 97 оны нэг намрал байсан юм да бид нар тэр зүүн чи хуучин сүрье байсан асрамжийн газар нүүсэн байхгүй юу. Тэгээ бид нар нөгөө тэр үед чи залуу байсан болохоор бид нарт одоо нүүн маргааш нөгөөдөр нүүн өдрөж хэлж байгаагүй байхгүй юу. Тэгээд нэг өглөө ажилдаа ирсэн чил өнөөдөр нүүн гэдэл. Тэгээд нөгөө тэр зүүн сүрье байсан байранд орсон 97 онд ороод 2001 бэргүүлж 19 он хүртэл тэнд одоо 22 жил тэр зүүнтэй эмнэлгийн 2 эмнэлгийн голд үйл ажиллагаа явуулдаг байсан. Асрамжийн нөхцөл бол ерөнхийдөө аюу тийм хүнд нөхцөлд ордог шүү дээ ажлын юу. Ажил нь бол хүнд нөхцөлд ордог. Тиймд бол өнөөдөр байнгын бид нар нэг ингээ сайхан харштай юм хүмүүстэй харьцахгүй хамдын асрамжид ирж байгаа хүмүүсийг голчлон ганц би одоо нэг ганц би амьдарсан ааш зангийн хувьд бол нэлээд хүнд хүмүүс ирдэг. Тэгээд тэр бүгдийг одоо бид нар одоо ойлгож ингэж ажиллаж байгаа гэдэг чинь бас манай ажилтнууд бол их мундаг ажиллаж байгаа. Ер нь яг анх орж ирээд ажиллаж байхад буйны ажлыг өгцөө байдаг гэсэн. Тэгээ уусаа ахмадууд маань хүн янз янзын өвчнөөр өнгөрчсэн. Тийм болохоор тэр үед хамгийн хэцүү байсан л та. Яг одоо яг боссын явдлаас ярих юм бол цагаан сарын шиний битүүн болж исэн. Бид нар эдээгээ засаад яг сууж исэн чинь яг эдээ засчаас өрөөний маань ахмад өнгөрчсэн гифтрийн байсан учраас тэр л үнэхээр хүнд байсан та. Залуу байхад чинь болохоор нөгөө мэддэггүй л исэн байх бид өнөөдөр энд дандаа ингээд насаараа ажиллах юм уу тэгж гад нэг болох юм уу тэр жирсэн зах зээлд хүнд байсан залуу байсан хүүхэд жоохон байсан ерөөсө бодогдож байгаагүй. Тэгээд одоо ингээд бодоод ах чинь нэг байгууллагад ийм олон жил доктор суурьшилтай ажилласан нэг үдлээ сайхан юм л да. Тий. Одоо ингээд бодоод ахад би үгүй сайхан энэ байгууллагын буйнд би өдөө зэрэгтэд явж штэ гэж бодогдоод идэх байхгүй. Тий. Ерөөсөө муухай санагддаггүй. Бид нар нөгөө 97 онд зүүнчээ асрамж руу нүүхэд би тэд хоёр тогооч 3 асрагч тэгээд байсантай тэр хэдтэйгээ бид нар одоо хамгийн багадаа 25 жил хамт ажилласан байгаа байхгүй юу. Хамт ажиллаад тэгээд бид 5 ч нь одоо ингээд яг төрсөн ихч дүүгээс дутгааргүй хамт олон болсон шүү дээ. Аюу сайхан хамт олон болсон. Манай халамжийн залуучууд мэддэг байсан шүү дээ, ярьдаг байсан шүү дээ. Аюу сайхан хамт олон энэ хэдгээд одоо нэгнийхээ амьдралыг мэднэ, нэгэнд нь юу дутуу байгааг мэднэ, нэгэнд нь ямар баяр зовлон гоног одоо юу тохиолдсон бид нар ингээд бие биенээ хуваалцаж өдөө олон жил болсноос баг ах дүүгээс дутгааргүй тийм дотн сайхан хамт олонтой байсан. Одоо төрөөчөөсөө тэтгэвртэй гараад л биелүүлдэг гэж ах шиг байна да тий. Тэгээд нийгмийн ажилтан дарга марга энэ хэд орж исэн дандаа л бид нар чинь гар нэлж сайхан ажиллаж исэн. Тий бидний чинь үндтгэн. Тий урд нь хамт ажиллаж байсан. Одоо манай ах тэтгэвртэй гарцсан ахмадууд байна. Ажиллаж байгаад одоо болчихсон хүмүүс ч байна. Одоо ингээ ажиллаж байгаа ажлын хамт олондоо амьдралд нь сайн сайхан мөхнийг хүсье. Үеийнтэй асрамжийн газар ажиллаж байсан мундаг ихчнэртэй болон одоо хамт ажиллаж байгаа одоо ажилчдаа цаашдынх нь амьдралд наад жаргалтай эрүүл их байгаарай л гэж хүсгээрэй дөө.